Одоо миний одоо биш дийлээ тоолж үзэх хэлтэй. Гадуун дээр өссөн. Тэр ойройхоо айлын хүүхдүүдтэй бас ноцолдож барилдаж өссөн. Манай аав чинь тэмцэргэнгийн адууч юм. Бас өөрөө барилдтай аймагт очсон. Аа бүх болохоор чи наадан болохоор барилдана. Би захын юм шиг. Одоо буцаагаад манай аав миний захыг юм шиг хэлж. Ер нь бол анх бүх болно л гэж бодож ирсэн. Тэгээд яг бүх юм аа нэг гараа аймгийнхан баяр наадамд төрүүлээд эхэлсэн. За орон золгоноос өдөртөө төрлөө давлаа. Сангээд улсын арслан оюун бол улсын авраг Батсуураар давж тэрийн баяр наадамдан стон төрүүлээ. Монгол улсын авраг цуглын улсыг хангалаа да. Сайхан доо тэгээд нутгийн уул ус те ард түмэн бүхтэй хайртай Монголын ард түмний хоёр өдрийн цэнгэлийн манлаа болчихно гэдэг ч бас. Хоёр тугаагаар төрүүлээд төрийн 13 онд Эрхмээр орохдоо толоогийн даванд би амлуулж барилжсэн. Тэрэндээ би өөрөө хий өшглөө. За Брезэрэндээ зулгаад өрөөд авсан дахиндлаа. Эрхэн баяр давуулаад өрөөд авсан. Хутгах гээд дутуудж байна юм бол мушиглаа тутуудлаа. Эрхэн баяр тогтоож барилдаа дутуу хаврихтан гарчлаа. Тэрнээс хойш ер нь харамсгаар барилдаа нэг хийгээгүй дээ. Нөгөө суур илтгэдэгтэй адилхан илдүүр нь ханаад ирэхлээр хүн мунхаа болдог, мэдрэмж сайтай болдог. Одоо бүх юм цогцолж яж хүний тэр юм гарч ирдэг л дээ. Торгон мөчд бол ухаан зарна гэдэг чинь ухаан зарахга бодох юм бол төрүүлээ унчин. Тэгээ өөрийн тэр мэдрэмж хөтлөө явчихдаг. Тэгээ одоо Монгол бөхчөнд зөвхөн наадам, зөвхөн цагаан сар гэж зориулж бэлтгэл хийхэ болчих. Жилийн 4 өдрөл жиг сайн бэлтгэлтэй байж улсын наадмаар барилж шүү дээ. Энэ чинь мэрэгжлийн төвшөнд хөгжүүлчихэд байна л да. Өрсөлдөө ихтэй байна. Одоо сумын занч ирсэн сайн өрсөлдөгч болцсон байна. Амбал тавуулаа буруу хөт. Одоо бид нар чинь бэлтгэл сургуулгээ явчихна. Тэгээ бид нар чинь бас нэг хүүхд шиг л байдаг шүү дээ. Ер нь орж гарахтаа энэ жилийн хөвт ч яг хуу сайхан авраг цол авсан. Тэгээд ардаас нь юм хил ам дагуулсан нэг одоо. Сэргээшийн асуудалд анхаарал хандуулан гарсан асуудал эцэслэн шийдвэрлүүлэхэд дуу хоолойгоо хүргэх шаардлагатай байхад одоо хүртэл ямар нэгэн мэдэгдэл шийдвэр гаргахгүй байгаа нь энэхүү асуудлыг өөгшүүлж байгаа мэт харагдаж байна. Одоо энэ бүх юмыг эцсний дараа бол одоо би бол хардагдахад бол одоо нэг юм ярмарахгүй. Тэрнээс л бол одоо бол би зүгээр л одоо цолоо авсан хэвээрэл явж байгаа. Миний эрхийг хасаагүй, цолыг хураагаагүй. Би тэгээ Монголын ард түмэндээ найдаж байгаа. Арчсан нийгэм гэдэг утгаараа одоо бие бинийгээ харнуулах биш тийм ээ. Одоо энэ сошиал их хөгжиж гэн гэдгээр одоо юм хөгжих тусмаа хүн хөгжих ёстой гэж л ойлгоод шүү дээ. Мортлоо давлаа. Заинхүү төрийн баяр наадмын төрөв Хэнтэй аймгийн өмнө дэлгэр сумаас тодорч байна. За гарч болгон жилдээ одоо элдгэрийн хамгаалсан төрлөөрөө төвшин хамгаалсан. Энэ одоо онцгой нөхцөл байдлыг хүндэтгээд одоо төрийнхөө энэ бүх юмыг хүндэтгээд сайхан онлайнаар сайхан шинжилээрээ